Өнөөдөр Улаанбаатар хотын гайлын газраас газрын 20 цэрийн албаны байгаль орчны байцаагч мөн байгаль орчны байцаагч Алтан цул нар одоо химийн хорт болон аюултай байцын хадгалалт устгалт сэдвээр Улаанбаатар хотод одоо химийн байцыг устгадаг цорын ганц компани Элемент компанитай хамтран сургалт зохион байгуулж байна. За сургалтын үйл ажиллагаанд бол налайхын цагдаагийн хэлтээс онцгой байдлын хэлтлээс бол төлөөлөгч орж байгаа. Мөн одоо 30 гаруй аж ахуйн нэгж 4-5 одоо терминал химийн хот болон аюултай байц голцоо буудаг тэднээс төлөөлөгч нар оролцож байна. За энэ сургалтыг явуулж байгаа гол ач холбогдол гэвэл манай химийн байц импортч аж ахуйн нэгжүүд маань одоо ямар нэгэн байдлаар одоо зөвшөөрлөж орж ирд юм уу, хугацаа дууссан ч юм уу, сав баглаа бодлон гэмтсэн химийн байцаа яаж устгуулах вэ? Ер нь яаж устгах ёстой юм бэ? Хэн устгах юм бэ гэдгийг асуудлаас огт мэддэггүй. Тэдэд бол одоо хэмжээний мэдээлэл өгөх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Мөн энэ сургалтын төвдөр сургалт хийчээд устгалын үйлдвэрээр ашиж одоо байцыг яаж устгах юм бэ гэдэг үзэл сургалтыг бас хийнэ. Манай Элемент компани 2022 оноос эхлэн химийн аюултай хаягдлын тусгай зөвшөөрлөлтөөр устгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Өнөөдөр манайх Улаанбаатар хотын гайлын газартай хамтран химийн байц импортлдог компаниудын дунд практик онол хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдол нь болохоор одоо хог хаягдал үүсгэгчдийг одоо сургах, устгалын процесс яаж явагдгийг тайлбарлах, хог хаягдлыг хэрхэн яаж байгаль орчинд ээлтэйгээр ямар ч аюулгүй устгадгийг тайлбарлах, таниулан мэдүүлэхийн зорилготой явагдсан байгаа. За танхимд болохоор онлайн сургалтаа явуулаад устгалын үйлдвэр дээр бид нэр процессыг одоо бодит кейс дээр тайлбарлаад одоо актыг гаргаад ингээд дуустал эхнээс нь дуусгах процесс хүртэл нь явуулж зөвлөлээ.